Чойжин тодорсон 3 нас. Ингээд Гүртэн Чойжин цэвэлмаа нэвтрүүлгийн 2 дугаархыг үзэгч танд хүргэж байна. Баянгор аймгийн Гурванболог суманд амьдрах Галсан Жамц Нямжав хоёрт нэгэн охин заяасан нь цэвэлмаа юм. Чойжин болох хүн аяндаа өөрөө тодорч илэрдэг, эсвэл ламнар тусгай шалгуураар тодруулан дараа нь нарийн дэг жаягаар удирдан чойжин болгодог. Харин цэвэлмаагийн хувьд аав нь түүнийг 3 наснд нь тодруулсан гэдэг. Ер нь ингээ гүртэн хүн бол удамшдаг. Миний хувьд одоо ичдэх үе дээр явж байгаа шүү дээ. Удамшдаг. Удмын бэж ижил сахиус бууж тэр шид үзүүлдэг. Миний сахиус бол одоо Монголдон бол одоо энэ зуунд одоо хүүхэд амьлуулад 5 цаг нас орсон хүүхэд амьлуулад тэрнээс гадна 20-од хүн амьлуулад зөндөө хавдар ингээд идгээж зөндөө хүмүүсийг одоо босгож нэлээ шид үзүүлсэн сахиус. Миний сахиус бол одоо Монголын ард түмэн бол антахгүй 21 жил хийж байна. Багаасаа төрнө гэдэг чинь амар юм болж байгаа шүү дээ. 3 наснаас нь тодорсон хүн. Тэгээд тодруулаад манай аав намайг нууцсан байгаа шүү дээ. Эсрэгүүн захиргаалттай үед чи юунда тэгхүү. Тэгээ одоо 70 хэдэн он тодруулаа 3 настай 70 хэдэн он тодруулаад нууцсан байх нь шүү дээ. Манай ээж бас тарин намшаад намайг халуурж яхад үлэхий зүгэрлэж хүмүүс шүү дээ. Ингээд тарин намшаад бүхэл үлэхтэл би зүгээр халуун намдчихэдэг. Вирус им уудгүй байсан хүүхэд байхдаа аав маавгаа. Тэгээ би ч одоо ямар ч одоо захиргаалттай үеж өссөн хүн шүжиг байхгүй шүү дээ. Тэгээ явж итэл аав минь хамаг юм үлдээш надад сахиус тэгээ элдв ханга юмуд үлдээсэн. Тэрнийг би одоо авч явж байгаа хүн. Тэгээ удмынхаа гоцтой. Галсан Жамцгай нууцаар сахиусаа буулгадаг айл хөршинхний гайтай ямиг гаргаж тусалдаг байжээ. Тэрээр Хотогт хувилгаадын нутаг Завхан аймгийн Яруу суманд төрсөн хувилгаан хүн байсан гэдэг. Хилмигдүүлэлтийн үед зүхтааж явсаар Баянгор аймагт суурьшжээ. Тэгээд миний аав чинь тэгээд нас орохтой намайг бүс их захиж үлдээсэн байсан. Тэгээ хүмүүс би чинь аавыгаа байхад бол айлд орж хоол иддэг. Жихэр үлээл гэж иддэг. Өвөрдөр нь хүзүүн дээр нь өссөн хүн. Айлд орж унд уудаг, хоол иддэг. Дандаа үлдээсэн юм идэж жагаад аав нас бараад тэгээ ээж тэгэн гоцроод ээж минь намайг 8 дугаар ангид байхад 90 онд нас орсон. 90 онд нас ороход би чинь тэгэл 2 хатан гоцорч байгаа шүү дээ. 2 хатан гоцохдоо би чинь бас нутагтаа бас нэлээ ажилсгаараа тэргүүттэй нэр хүндтэй л явсан. Түүний аав удмын сахиустаа эрдэм номтой шидийн өвдөстэй хүн байжээ. Харин тэрхүү удмын өвдөс охинд нь өвлөгдснөөр түүний хувь тавилан хожимо эгэлжирийн иргэдээс өөрөөр зурагдсныг бяцхан охин яахан мэдхүлээ. Гурванболог сум бол Хөхнуур, Гэр асаг, Гурванболог, Морин мөртөө, Хонгио, Өндөр улаан зэрэг сүрлэг сайхан уулас, цэнгэг сайхан нууртай үзэгсэнд нутаг билээ. Тэрээр ийм л сайхан нутагт сумын төв дээр аав ээжийн хайранд дэндүү эрх танх айлын инхрийн охин болж өсжээ. Аав гэхлээр би өөрөө мэддэггүй байсан чинь манайх наадан болоод би дөнгөж нэг 20 байсан юм 19 байсан юм. Манай үеийн найзууд ингээд цог явъя гэд баригдын нааданд дэвэ гэдэрсэн. Амар гол үйлчлэх. Голнууд үйлчлэхтэр манайд энэ аюултай шүү дээ. Чи чинь явъя гэдчихсэн байхгүй. Тэгэхээр би явъя гэсэн чинь манай ах жаахан тэгж жаад надад нэг том хүрэн морь барьж өгдөө. Тэгээ тэр том хүрэн морь унаад явсан чинь тэр манай найзууд нөгөө голтч улсаа алцсан. Дөрөв яг нөгөө бүхсэн ингээл эмэйл нь үзэгдэл хондлоо нь үзэгдэл жихэн үзэгдэл бусдад алдчихж байгаа юм чинь үердэг голд. Тэгэл урсаа нөгөө мал зөртөг урсаа нөгөө уургуулсан залуучууд голын урд нөгөө хүн ойчууд барьж авахгаал шүү ингээл тавкалдаад байж хаад яагаад ч миний морины хүлд нороогүй ус нь хоёр тишээ босоол ярагдцсан надад. Тэгэл хүмүүс чи яагаад ингээ уурсаж гуцас мус чинь норохгүй ингээд тэд нар чи харахгүй дээ тэр шидэг. Гуцас мут чинь ингээ норохгүй хүрээд морчин нороогүй туурын нороогүй гараад ирж байгаа юм. Тэгэл би чи нөгөө хөдөө 2 ахтайгаа амьдэрдэг нэлээ малтай бас ангийн мал хардаг манай ах. Тэгээд юу яхад нөгөө тугал өхөл нийлэх гэл тавхдаг байхгүй. Тэгээ нөгөө эсхий нөгөө зузаан юу одоо нөгөө юу гэдэг лээ бакал өмссөн баг шүү хөдөө нөгөөт чинь. Тэгэл ноомс байхгүй хөл холгоо шивэртэй.
Тэгэл хөл холгоо гүүж жагаад энэ одоо хоёр тийшэнд давхих ч юм уу битгий нээлээсээ ихэд ерөөс нээлдвэс шүү дээ. Түүнийг бага байхад үст баасан хүү гэдэг шидийн өвдөлтөй эмгэн байжээ. Дарих манаж байна хэмээн өвлийн хүүтэнд өлгийг нь солих хооронд үүдийг нь барьж өгдөг. Түүнд их сайн ханддаг. Мөн дуламсран гээд аавынх нь өргөж авсан хүүгийн эхнэр байж биеийн өвтгөд цэвэлмаа биед нь хүрэхээр эрүүл болчихдог гээд түүнд их хайртай байж. Одоо тэр хөгшин нутагта амьд сэрүүн амьдарч байна. Тэрээр багын найз хөгжмийн зохиолч дуучин Норвын баасанд орчтойгоо өдөржин худалдаа бэлтгэлийн ангийн хашаанд халтаатлаа эрэг боолтоор тоглодог хүүхдүүд байсан гин. Тэгэл энэ надад бол ерөөсөн тэр өнчөө өрөөсөн гэхэд бол амтэн хүн дийл гэж ярьж тэгж надад энэ илүү хангаа өвчин зовлон амтэн хүний хилэм орж ирж байгаагүй. Бүгдөө л хүндэлдэг. Ягаад ч юм. Манай нутгийн хүмүүс бүгд намайг хүндэлдэг. Нэр сайтай шүү дээ. Нэргүй хүн. Намайг ч нэргүй гэдэг юм. Манай аав ч бас нуусан шиг л миний нэрийг өгөнгүүтээ паспортоор гэрчлэгэн дээр нь өгөөд тэгээд нуугаа хайцсан. Нэргүй өгтгсөн. Тэгэл нэргүй хөө яах вэ? Нэргүй хөө чи одоо энэ нөгөө залуучуудтай холбоонд байж захт чи нэргүй хөө одоо нөгөө айр сүнг болох гэж чи хүмүүсээс цуглуул бариад байх наа. За одоо нөгөө юу яах гэж чинь наадам болох гэж чи хүмүүсийн цуглуулахгүй элдв хангаан цуглаа моглон болдоо штэ бариад байх юм чинь. Тэгээ би ч нөгөө хөдөө байсан болох төр их гоё идэгсэн. Тэгээ юу 8 төгсөд бол би барилгын тимс авсан. Тэгээ манай хоёр ах нөгөө намайг одоо өнчөө юм гээд ламаас чи энэ хүүхд барилгын тимсдийнх юм бол болохгүй юм байна. Цаашдаа хувь заяатай юм байна гэж лааж өгöd нэг лам байсан. Тэр тэгж хэлсэн. Тэгээд тэгсэн чинь намайг нөгөө дээр үед чинь нөгөө одоо 90-д онд чинь нөгөө нэгдсэн унаагаар явдаг гэсэн үг шүү. Тэгээд 30 машин нөгөө биднээсээ ачиж явах гээд бид манад ирэнгүүт намайг нөгөө төөрүүлээд отхон сум манай ихч байдаг байхгүй. Зохион аймгийн отхон сум руу намайг аваа явцсан. Тэр хойгоор нөгөө 30 машин чи ирээд манад хүрээ дээр байхгүй нэргүй байхгүй гэж явуулаагүй. Тэгээ би бөө уйлж хөвтчихсэн. 2 хоног уйлж ахтан гомдож гэрийнхаа амтдаг баахан сууж уйлж исэн чинь тэр нутаг ус тэр аяар уйлаад асгсан чинь надад. Иймэрхүү мэдрэмж байсан. 4-р ангид байхад аав нь харин ээж нь 8-р ангид төгссөний дараа нас оржээ. Тэр үед наран гэдэг эмээ энэ эрх танхи хүн яаж амьдрандаа гэж санаа зовон уйлж сэтгэлээ сайн бариараа үсээ бөөсдүүлж болохгүй шүү хэмээн аминчлан захидаг идээ цагаа чихэр боовгдөг байж. Тиймээс цэвэлмаа түүний хэлснийг ямагт санаж ихэд цэвэрч нэмбавссан байна. Хэдий өнчин өрөөсөн хоцорсон ч хоёр ах нь түүнийг маш их хүндэлж хайрладаг байж. Тэрээр ах нар аав эгч нарынхаа болон айл сахалтынхныхаа хайр халамж тус тэмэнд бөмбөрч өсжээ. 8-р анги төгссөний дараа хөөврийн ус гэдэг газар мал маллах болжээ. Байгалмаа гэдэг найз нь түүнд мал маллах, сүүс айл авах, морь унахыг зааж өгчээ. Тэр хоёр 22-ын торгон дээлэмсэж, хороом гутлуулж, дурдсан бүс ороож, дуртай морь унаж давхсан ганган дэгжин охид байж. Тэр үед Баянбулгийн отгоны залуучууд их ирдэг. Тэдэнтэй нийлж дөргиж, морин дэл дээр хийсэж явсан 5 жил нь түүнд мартахын аргагүй сайхан дурсамжийг үлдээжээ. Энийг бол одоо сахус аавын сахусл юм байна. Тэ? Тэгээ сахусл гэнэ. Одоо сахусгаар их шүтдэг шүү дээ. Өвлөгдөж ирсэн. Энэ болохоор энэ сэлэн болохоор бас аавын сахусны мөнгнөөс ер нь одоо мөнгөн ийм сахуснаар мөнгөн юмдаар алтан юмдаар одоо эрдмийн юмдаар л сахус чинь одоо орж ирж байгаа. Тий, ийм юмдаар маш хүчтэй орж ирдэг. Одоо бизнесн дээр орж иж болно. Бас гуулдан дээр орж иж болно. Эрдмийн юмдаар л орж ирдэг юм байна. За солих гэж юм байдаг. За энэ тодорсон хүмүүсүүд нэг солих юмшаад байхгүй. Биендээ залаад буучч болно. Миний хувьд бол өөрөө тодорсон хүн шүү дээ. 10 хангал сахус бол нэг нэгээрээ ордог. За улаан жамсраа орж одоо лам орж энэ чинь лам сахус лам залхлоод орж ирээд тэгэл дараа нь ламаа орж ирээд тэгэл улаан жамсран орж ирээд тэгэл залхлоод тэгээ сайхан цаад чинь нөгөө хүртэн номдор бүгдээр бичсэн байгаа. Ардчлал зах зээлийн нийгэмд шилжснээр хүн буддаа, бөөмөргөл, Христ гээд аль духтайгаа шүтэх. Бурхан сахиусаа дээдлэх эрхэн чөлөөтэй болж хуульчлагдсанаар хүмүүс ч айж эмийг шаардлагагүй болсон юм. Гүртэн хувилгаан аав нь өөрийн өв удмаас өвлөгдөн ирсэн сахиусаа охинтой үлдээсэн нь одоо олон зуун хүнийг өвчин зовлонгоос илааршуулж, өр ширнээс нь гаргаж
гарлаг гарзын үүдийг нь хааж амьдрал ахуйд оройтсон ажил үйлс нь бүтэхгүй байгаа зэрэг олон янзын бие сэтгэлийн зовлон зүдгүүр амсаж яваа хүмүүст авшиг буйнаа хайрласаар байна. Тэрээр энэ цагт гуртан удмаа үргэлжлүүлэн чойжин сахиусаа залж яваа эгэл даруй эмэгтэй. Эцэст нь хэлэхэд түүний дээл хувцс этерслийг дуурайж байгаа гуртан нэртэй хуурамч хүмүүстээр очиж хохирвоо гэдгийг тэрээр сануулж байна. 10 хангал сахиус буулгана гэдэг бол хэн дуртай нь гуртан хүнийг дуурайж хийдэг зан үйл биш. Түүнийг дааж авч явна гэдэг амаргүй шүү гэдгийг мөн нэвтрүүлгээр дамжуулан хүргэж байна. 21 жил хүч хөдөлмөрөөр зориулсан хүнийг дуурайж байгаа хүмүүстэй төөрөлж очихгүй байхыг гуртан хүний зүгээс чойжин сахиусны зүгээс тэрээр анхааруулж байна.